Дараагийн мэдээг танилцуулъя. Канадын эрх баригч нам сонгуульд олонхын судал авсан байна. За Канадын эрх баригч либерал нам бүх нийтийн сонгуульд ялсан гэсэн ийм мэдээлэл болсон. Гарлаа. За тус намын удирдагч ерөнхий сайдаар ажиллаж байгаа Марк Карни бол энэ одоо сонгуульд амжилттай намаа ялуулж чадлаа. За түүний хувьд бол цаашдаа гол ажиллах асуудал нь Америкийн нэгдсэн улстай холбоотой асуудал дээр хүчтэй ажиллах шаардлагатай болж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд Канадын талаар сүүлийн үед нэлээд түрэмгий бодлого баримтлах болсон. За ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Канадыг Америкийн нэгдсэн улсын 51 дахь муж болгоно гэж зарласан. За мөн тарифтай холбоотой олон асуудлууд байгаа. За тэгэхээр шинэ ерөнхий сайдын хувьд бол эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хүчтэй байр суурийг илэрхийлж, за мөн одоо хөрш оронтойгоо сайн харилцаа тогтоох ийм шаардлага үүсэж байгаа. За энэхүү одоо парламентийн гишүүдийг сонгох санал хураалт даваа гарагт болсон юм байна. За Канадын олон нийтийн мэдээллийн сувг болох CBC-гийн сувгаар шөнийн цагаар бол дамжуулсан мэдээлэлээр либерал нам сонгуулийн бүх тойрогт хуваарлагдсан 343 суудлаас 160 гаруй суудлыг нь авсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За ингэснээр бол тус нам Канадын парламентийн нийтийн танхимд тэргүүлэх хүчин болж чадаж байгаа юм байна. За сонгуулийн кампанит ажлын үеэр хөндөгдсөн гол асуудал нь бол ерөнхийлөгч Дональд Трампын явуулж байгаа бодлогот шинэ засаг захиргаа ерөнхий сайд ямар хариу үйлдэл үзүүлж Канадын одоо үндэсний эрх ашгийг хамгаалж ажиллах вэ гэсэн асуудал тулгамдсан. Марк Карнигийн хувьд өнгөрсөн 3 дугаар сард Канадын ерөнхий сайд болсон. За тухайн үед бол Канадын ерөнхий сайдаар Жастин Трюдо ажиллаж байсан. За Жастин Трюдогийн олон жилийн туршид явуулсан бодлого дээр бол хүмүүс ялангуяа эдийн засгийн бодлого нь муу байсан гэж үзэж түүнд хариуцлага тооцож огцруулахаар болж энэхүү шинэ ерөнхий сайдыг томилох болсон. За тухайн үеийн сонгуульд бол одоогийн эрх барьж байгаа нам бол төдийлөн сайн харилцах болцоо бол тухайн үед харагдахгүй байсан. За яагаад вэ гэх юм бол эдийн засгийн бодлого нь бол бүхэлдээ уналтанд орсон, бүтлгүүцсэн гэж олон нийт дүгнж байсан бол тус намд бас шинэ боломж гарсан нь бол энэхүү Дональд Трамптай холбоотой асуудал дэгдсэн. Өөрөөр хэлбэл дараагийн ерөнхий сайд хүчтэй ерөнхий сайд байж энэ одоо хөрш зэрэгэлдээ орноос ирж байгаа аюул заналтай хүчтэй сүрэн зогсох боломжтой гэж үзсэн учраас бол шинэ одоо сонгогдсон энэхүү ерөнхий сайд Марк Карниг олон нийт дэмжсэн байна. За түүний хувьд бол бас ажлын арвин туршлагатай. За ялангуяа Канад болон Английн төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. За энэ бол олон нийтээс дэмжлэг авах гол хүчин зүйл болж байгаа. За яагаад вэ гэх юм бол эдийн засгийн нөхцөл байдлыг эдийн засгчийн үүднээс, банкирийн үүднээс бол шийдвэрлэх боломжтой гэж бас түүнийг харж байгаа. За тэрээр бол ерөнхий сайд босныхоо дараа гаргасан мэдээлэлтэй Трамптай бол сонгуулийн дараа тарифын хэлцээрийг эхлүүлэхээр тохиролцсон, удахгүй уулзна гэсэн мэдээллийг хэлж байна. За мөн мигмар гарагт Карни ялалт байгуулахдаа би ерөнхийлөгч Трамптай уулзахдаа тусгаар тогтносон хоёр улсын ирээдүйн эдийн засаг аюулгүй байдлын харилцааны талаар ярилцах болно гэж мэдгдсэн. За би бүх канадчуудад хөгжил цэцгэлтийг бий болгоход Америкаас өөр олон сонголт байгаа гэдгийг харуулах ийм ажлыг хийж гүйцэтгэнэ гэдгийг бол олон нийтэд ганцсан мэдээлэлтэй дурдсан байна.